2021 оны 2 дугаар сарын 9-ний өдөр болсон. Тэгээд энэ хуралдаанаар бол хөгжлийн банкны асуудлыг бол дэлгэрэнгүй авч хэлсэн байгаа. Тэгээд энэ хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар бол гарсан хэлсэн асуудлын талаар бол мэдээлэл бол өгсөн байгаа. Тэгээд ер нь бол хөгжлийн банктай холбоотой асуудлаар бол засгийн газрын хуралдаан дээр байнга мэдээлэл бол хийгдэж байгаа. Засгийн газар үүнд маш их анхаарлаа хандуулж ажиллаж байгаа. Тэгээд 2 дугаар сарын 9-ний өдрийн ээлжид хуралдаанаар бол ерөнхий сайдаас бас хууль зүйн дотоод хэргийн яам энэ асуудлаас анхаарлаа хандуулж ажиллах шаардлагатай гэсэн чиглэлийг бол өгсөн. Үүнтэй холбогдуулаад бол бид нар цаашд бас авч хэрэгжүүлэх арга хэмжээндээ бас төлөвлөгөө гаргаад ажиллана. Нөгөө талаасаа бас бид нар нэг зүйлийг тодруулах шаардлагатай. Хууль зүйн дотоод хэргийн яам бол хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаанд хөдөлгөөс оролцож болохгүй. Бид нар бол бодлогын хувьд бол цагдаагийн ерөнхий газар болон бус байгууллагыг дэмжиж ажилладаг. Гэхдээ бид нар бас мөрдөн шалгах үйл ажиллагаанд хөдөлгөөс оролцох бол боломжгүй. Энэ бол хуулиар хоригдсон. Тийм учраас бол хөгжлийн банкны зээлдэгчтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа бол авилгатаа тэмцэх газартаар хийгдэж байгаа талаар өчтөр авилгатаа тэмцэх газраас мэдээлэл хийсэн. Тэгэхээр авилгатаа тэмцэх газар болон цагдаагийн ерөнхий газар, эрүүгийн цагдаагийн алба гээд холбогдох хууль сахиулах байгууллагууд маань шаардлагатай арга хэмжээнүүд авч мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа гэж ойлгож байгаа. Засгийн газрын зүгээс хууль зүйн дотоод хэргийн яамны зүгээс бол энэ үйл ажиллагаанд бол дэмжлэг үзүүлж ажиллана. Шаардлагатай мэдээллийг тухай бүр гаргахад нь ялангуяа хөгжлийн банкнаас болон холбогдох байгууллагуудаас гаргахад нь дэмжлэг үзүүлж ажиллах боломжтой. Тэрнээс бид нар үргэлжилж байгаа мөрдөн шалгах ажиллагаанд хөндлөнгөөс оролцох бол боломжгүй, нөлөөлөх бол ямарч боломжгүй байгаа. Тэгэхээр бид нар холбогдох хууль тогтоомжийн хүрээнд бас авч хэрэгжүүлэх боломжтой, дэмжлэг үзүүлэх боломжтой ажлуудаа авч хийнэ. Хөгжлийн банкны зээлдэгч нар зээлээ төлчих бол гадаад бомбын төлбөрүүдийг ч гэдэм үү засгийн газар төлөвлөлттэй гэдэг мэдээлэл яваад байгаа шүү дээ. Тэр энэтэй холбоотой асуухад энэ хууль эрх зүйн орчныг яаж өгдөг юм бэ? Засгийн газар төлөвлөлтийн нөхцөл. Тэгээ хөгжлийн банк бол 2017 онд батлагдсан хөгжлийн банкны тухай хуулиар бол зохицуулагддаг. Өөрийн гэсэн тусгай хуультай төрийн өмч 100% өмчит банк байгаа. Тэгээ хөгжлийн банкны хувьд бол нэг зүйлийг бас ойлгох хэрэгтэй. Хөгжлийн банк маань иргэдээс хадгаламж татаж төлрүүлдэггүй. Арилжааны банкнаас бол ялгаатай. Тэгэхээр иргэдээс хадгаламж төлрүүлдэггүй гэхээр мэдээж үйл ажиллагаа төслийн санхүүжилтаа хэрхэн санхүүжилдэг вэ гэхээр гадаадаас их усар татдаг. Тэгэхээр нөгөө бонд яг саяас танилцуулга хийгдэж байна. Ирэх жил бол 2023 онд төлөгдөх 500 сая Америк долларын евро бонд, 280 сая Америк долларын тэнцэх хэмжээний йений бондын төлөлт хийгдэх ёстой. Тэгэхээр ирэх жил бол нийт бол 800 орчим сая долларын бондын төлбөр төлөгдөх ёстой. Энэ төлбөрийн 280 сая долларын йенийн буюу самурай бонд нь бол засгийн газрын баталгаатай гарсан байна. Тэгэхээр бас энэ бондыг бол хөгжлийн банк маань гэрээгээр хөлөөсөө үүргээрээ бол төлөх ёстой. Энэ эргэн төлөлтийг бол хөгжлийн банк өөрийнхөө их усураар бол төлөх үүрэг амлалтыг аваад бол гэрээ байгуулсан олон улсын хөрөнгө оруулагчдаас татсан мөнгө байгаа. Хөгжлийн банкн дээр үүсэж байгаа асуудал бол яалтчгүй зээл олгосон зээлдэгчд маань зээлийн хугацаанд нь төлөхгүй зээлийн график зөрчигдөж байгаа учраас өөрийн их усүрээр энэ бондын төлбөрийг төлөхөд бол хүндрэлтэй байж болзошгүй бол асуудал байгаа. Тэгэхээр төрийн өмчит банк учраас үүн дээр бас өмнө нь хөгжлийн банкны захирлаас мандуулал тайлбар хийжсэн. Хэрвээ 2023 он гэхэд байдал сайжрахгүй бол энэ бондын төлбөрийг засгийн газар хариуцах эрсдэл үүсч болзошгүй байна гэдэг асуулыг тавьсан байгаа. Тэгэхээр бас бид нар энэ жилдээ болон 2023 оны эхний хагасд бол хөгжлийн банкныхаа төлбөрийн чадрыг сайжруулах дээр анхаарч ажиллах зайлшгүй шаардлагатай. Тэгэхээр өөрийн их усэр санхүүгийн байдал нь сайжирснаар бас бондынхаа төлбөртэйг эргэн төлөх боломжтой байгаа. Тэгэхээр бас өнөөдөр бас үүсэж байгаа ямар асуудал байна гэхээр зээлийн график нь зөрчилтөө тухайлбал сая ярьж байна л да нийт зээлийн багцын 55% нь бол зээлийн багцын зөрчилтөө зээлийн график зөрчилтөө зээлийн эргэн төлөлт хийгдэхгүй байна, хүү төлөгдөхгүй байна. Тэгэхээр энэ зээлийн зөрчилтөө байгаа зээлдэгч нар маань зээлээ төлж хугацаанд төлж зөрчилгөө олох шаардлагатай байна. Ингэснээрээ манай төрийн 100% өмчт хөгжлийн банкны маань үйл ажиллагаа хэвэн явах нөхцөл бүрдэнэ. Тэгэхээр
Тэгэхээр үүнтэй холбогдуулаад бас цаашдаа бас зээлийг бүрэн төлөөлөх графикийн дагуу зөрчилгүй болох дээр бас хөгжлийн банкнаас бол тодорхой арга хэмжээнүүдийг авч ажиллаж байгаа. Тэгэхээр бас нэг зүйлийг бас дурдахад огт үйл ажиллагаа хийгдэхгүй байгаа гэсэн бол зүйл байхгүй. Бас зээлийн зөрчилтөө аж ахуйн нэгжүүдийг бас шүүхэд өгсөн байгаа. Тэгэхээр шүүхэд өгсөн хэмжил гаргасан бас 31 одоо зээлдэгчийн бол асуудал байна. Бас хөгжлийн банкнаас болон авилгатай тэмцэх газраас мэдээлэл өгсөн 52 зээлдэгчийн асуудлыг бас авилгатай тэмцэх газраас шалгаж байна. Тэгэхээр бас энэ эдгээр үйл ажиллагаанууд хийгдсэний дараас зээлийн зөрчил арилгах болов гэж найдаж байна. Хэрвээ зөрчил нь арилгахгүй бол энэ нэрсийг бол хөгжлийн банкнаас бол зарлах лавлах боломжтой. Хэрвээ зөрчил нь арилгахгүй одоо ингээд зээл төлөгдөхгүй бол засгийн газар өрийг нь өглөөд аваад үлдэх зорилж болох уу? Ер нь авах боломжтой гэж мандуул дарга нь бол тэгж хэлсэн байна. За энэ бол яг миний бол хариулах одоо тохиомжтой асуудал биш. Энэ бол сангийн яам бол хөгжлийн банктай холбоотой асуудлыг бас эрхэлдэг. Би бол яг хууль зүйн дотоод хэргийн яамны өмнөөс төлөөлж бас өнөөдрөөс оролцож байна. Тэгэхээр сангийн яамны төлөөлөөс асуусан зүйтэй хаа. Аж ахуйн нэгжүүд өөрсдөө ханшин зөрүүний асуудлыг бас засгийн газар зохицуулаад хөрөгт шилжүүлээд өгчих юм бол төлөв хүртэл арга хэмжээг одоо эцэг авна гэдэг ийм мэдээлэл өгч штеп. Энэ дээр ер нь засгийн газар хэр уян хатан байх вэ? Гэхдээ энэ бол гэрээний л асуудал шүү дээ. Хөгжлийн банкта байгуулсан зээлийн гэрээгээрээ доллараар зээл авсан бол доллараар авсан зээлээ гэрээнийхээ үүргийн дагуу доллараар төлөх ёстой. Хэрвээ гэрээг нь өөрчлөөгүй төгрөгөөр төлнө гэсэн заалт одоо нэмэлт өөрчлөлт ороогүй бол гэрээнийхээ үргийг л биелүүлэх ёстой. Энэ бол яг мэдээж бол ханшийн эрсдэл байна. Энэ бол бизнесийн эрсдэлтэй. Эрсдлээ одоо өөрсдөө анханасаа тооцоод долларын зээл авсан гэж ойлгож байгаа. Гэрээгээд доллараар байгуулсан гэж ойлгож байгаа. Тэгэхээр бас газрын тогтоол гарсан байсан гэдэг чинь төгрөгөөр онцлох. Тэгэхэд одоо хөгжлийн банк доллараар зээл олгочихсон юм. За тэгвэл бол энэ асуудлыг бол тухайн зээл авсан байгууллага маань зээлдэгч маань өөрсдөө гэрээ байгуулалтаа анхаарах хэрэгтэй байсан асуудал гэж ойлгож байна. Тэгэхээр энэ одоо долларын ханшны одоо төгрөгийн ханш суларснаас болоод долларын ханшаас зээл эргүүлэн төлөх үүсэж байгаа алдагдлыг бас хөгжлийн банк дангаараа хариуцах хууль эрх зүйн бол үндэслэл байхгүй. Нэгэнт байгуулсан гэрээнийхээ дагуу явж байгаа. Хэрвээ энэ гэрээндээ өөрчлөлт оруулаагүй хоёр талын санаачлагаар харилцан тохиролцож гэрээний нөхцөлийг өөрчлөөгүй бол гэрээнийхээ дагуу төлбөрөө төлөх ёстой. Тэгэхээр доллараар гэж гэрээгээ байгуулсан бол долларын гэрээгээ л төлөх ёстой. Аж ахуйн нэгжүүдийн том хохирол амсж байгаа нэг шалтгаан Монгол банкнаас бүргийн бодлого дээр хангалттай бас аж чадаагүй. За энэ бол яг Монгол банкны банкнаас хариуцлага өгөх юм. За энэ бол Монгол банкны одоо бүрийн эрхийн асуудал, төгрөгийн ханшийн асуудлаас Монгол банк бас бүрэн одоо зохицуулдаггүй байгаа. Тэгэхээр энэ асуудлаар тухайн аж ахуйн нэгжүүд маань бас өөрсдөө бас эрсдлээ сайн тооцож зээлийн гэрээгээ бас ямар нөхцлөөр байгуулах уу гэдгээс өөрсдөө сайтар судалж шийдэх ёстой байсан асуудал олоо гэж бодож байна. Тэгэхээр хөгжлийн банкн дээр энэ зээлийн нөхцөлийг өөрчлөх, долларын зээлийг одоо төгрөг болох гэсэн шийдвэр саналыг хүлээж аваагүй, зээлийн гэрээнийхээ нөхцөлийг өөрчлөөгүй байгаа. Тэгэхээр нэгэнт зээлийн гэрээний нөхцөл өөрчлөгдөөгүй учраас байгуулсан гэрээнийхээ дагуу хүчин төгөлтэй гэрээнийхээ дагуу зээлийнхаа эргэн төлөлтийг хийх шаардлагатай. Хөгжлийн банкны жишээлбэл зарим төслүүдийг зарлаа штэ одоо чанаргүй зээлчгээд барилга байгууламжийг бол зарласан байгаа. Тэгэхээр энэ зээлийн эргэн төлөлтөд одоо муугаар нөлөөлөхгүй та бүхний эцсийн үр дүн бол зээлийг нь төлөөлөх штэ. Тэгээд энэ дээр та ямар барьсан бэ? Мэдээж одоо хөгжлийн банкнаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний зорилго бол зээлийг эргэн төлөөлөх байгаа. Тэгэхээр зээлийн график зөрчилгүй байх хөгжлийн банкны маань үйл ажиллагаа хэвэн явуулах шаардлагатай байгаа. Засгийн газрын зүгээс бол хөгжлийн банкыг одоо үйл ажиллагааг доголдуулах, дампууруулах ямар нэг одоо зорилго байхгүй тийм санал бол гараагүй. Харин ч одоо саяас хөгжлийн банкнаас танилцуулга хийж байна. Хөгжлийн банк маань цаашдаа экспортыг дэмжсэн, импортыг орлуулсан үйлдвэрлэлийг илүү дэмжсэн, экспортыг дэмжсэн эксийн банк хэлбэрээр үйл ажиллагаа явуулах талаараас дөрөндөө өөрчлөлт оруулаад үйл ажиллагаагаа бас нөхөө бас стратеги төлөвлөгөөг бол өөрчилсөн байгаа. Тэгэхээр үүнийхээ дагуу үйл ажиллагаа нь явна. Тэгэхээр хөгжлийн банк маань цаашдаа бас аль болох зээлийнхаа эргэн төлөлтийг зөрчилгүй болгох үйл ажиллагаанд хэвэн явахад бас анхаарлаа хандуулж ажиллаж байгаа. Үндэсний хөрөнгөр нь гарцсан бас томоохон зээлдэгчид өнгөрсөн 10 жилийн хугацаанд бараг төлөлт хийхгүй явуулсан ийм процессыг байна. Тэгвэл 12 онд QSC гэдэг компани 61 сая $61 зээлсэн байна шүү дээ. Энэ хугацаанд бараг төлөлт хийгдээгүй байна. Энэ дээр ер нь засгийн газар болон хөгжлийн банк шүүхийн шийдвэр хүсдэг албан энэ одоо шатанда ямар процесс ер нь бас өрнөсөн юм болоо. Энэ дээр шалж шаардлага ер нь тавьсан уу? Үр дүн яагаад гарахгүй байна вэ? За шүүхийн шатанд байгаа тодорхой бас
маргаануудын талаар бол хөгжлийн банкнаас дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байгаа. Тодорхой зээлдэгчтэй холбоотой асуудал бол шүүхийн шатанд явж байгаа асуудлуудыг бас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Яг сая таны дурдсан тодорхой зээлдэгчтэй холбоотой асуудал бол шүүхийн шийдвэр саяхан гарсан, дээд шүүхээс бол шийдвэр гарсан байгаа. Тэгээд хөгжлийн банкнд одоо зээлээ эргүүлэн төлөх шаардлагатай гэсэн бол зээл гарсан байгаа. Тэгэхээр бас яалтчгүй одоо шүүхийн процесс удаж байгаа бол асуудал байна. Энэ асуудлыг бол гэхдээ засгийн газрын зүгээс бас хөндлөнгөөс нөлөөлөх боломжгүй. Засгийн газар одоо төрийн өмчит банк байлаа гэж энэ шүүхээр шийдэж байгаа процессыг хурдвчлах хөндлөнгөөс нөлөөлөх ямар ч боломжгүй. Тэгэхээр энэ бол процессыг дагуул явагдаж байгаа үйл ажиллагаа.